5 жилийн үндсэн чиглэл нь засгийн газрын өмнөх 20-с 25 оны үндсэн чиглэлийг үргэлжлэл нэгдүгээр заламж халаатай байх гэдгээр хоёрдугаар засаг даргын болон засгийн газрын 2024-с 28 оны мөрийн хөтөлбөрүүд дээрээс нь алсын хараа 20-50 гих бодлогын баримтчгуудыг уялдааг цаашид хангаж мөн төр барьж байгаа намын мөрийн хөтөлбөр болон засаг даргын мөрийн хөтөлбөртөө уялдаж гардаг. За хамгийн онцлогтой нь гэвэл Улаанбаатар хотод агаарын бохирдол төвжирэл гэсэн хоёр том асуудлаа шийдэхин тулд 16 мегацлыг шинжилээд хэрэгжүүлж байгаа. Эдгээр мегацлуудаар үргэлжлэж явахд дээрээс нь 20 минутын хот гэдэг үндсэн концептыг барихын тулд Улаанбаатар хот алхахад хүндээ ээлтэй нийтийн тээврээр зорчгод боломжтой буюу явган замын хүртээмж, аюулгүй байдал, мопед скутерийн замыг тусад нь гаргасан, аюулгүй байдлаар төвлөрсөн, камержуулсан ногоо нийтийн эдэлбэр газрыг нэмэгдүүлсэн ийм мөрийн хөтөлбөр гэдгээр маш онцлогтой. За өмнөх Улаанбаатар хотын 30 жилийн өнгөрсөн жилийн түүхэнд авч үзвэл дандаа шигүү болгож барилгыг барьдаг, нийтийн эдэлбэр газрыг хувийн хвшлүүдэд өгдөг, дээрэс нь хашааг маш их хэмжээгээр барьж хэмжээсэн бол одоо бид нар барьж байгаа 5 жилийн чиглэл тийм ээ хашааг буулгах, гудамж нийтийн эдэлбэр талбайг аюулгүй болгох, газрыг чөлөөлөх, парк, хүүхдийн тоглоомын талбай, ногоон талбайг бол нэмэгдүүлэх, явган зам болон мопед скутering замыг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийг нэмэгдүүлэх гэдэг ийм үндсэн чиглэлтэй буюу одоо иргэндээ ээлтэй алхаад явхад хүндээ ээлтэй ийм гудамж талбайг л бүрдүүлэхэд үндсэн чиглэлүүд явж байгаа гэсэн.